За юуны өмнө одоо өөрийн оюутан байхаас хичээл заалгаж байсан шинэ үндсэн хуулийг их баригч Чимэд багшийнхаа энэ эрхэм нэр хүндтэй шагналыг мөн өөрийгөө одоо гарын ганцхан хөлийн дөрөнд хүргэсэн өөрийнхөө эрхэм багш Бямба багштайгаа хамтарч бүтээлээрээ энэхүү хүндтэй шагналыг авж байгаа нь бол миний нэр төрийн хэрэг. 1992 онд Монголын ард түмэн бид хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо болгосон. За тэгээд энэ хуулиар бол хүний эрхийг дээдэлж эрх хэрэгжүүлэх хүлээн зөвшөөрсөн нь бол манай үндсэн хуулийн язгуур үзэл баримтлал юм. Тэгэхээр энэ язгуур үзэл баримтлалын хүрээнд болвол одоо хүний эрхийг хамгаалах, хангах үүргийг төр засагт үүрэг хариуцлагын оноос юм байна. Тэгэхээр энэ хүний эрхийг хамгаалах төр засгийн үйл ажиллагаа бол миний энэ бичээд байгаа ном болох эрүүгийн процесс ажиллагаагаар л тодорхойлогддог. За ийм учраас энэ процесс ажиллагаа болвол зайлшгүй энэ хүний эрхийг хамгаалах, хангах үүргийн язгуур суур ажиллагаа. За ийм учраас манай улс төр засаг 1992 оноос хойш удаа тараагийн одоо төр засгаас маань хүний эрх хэрэгчлөөг хамгаалах удаа дараагийн олон хуулийн өөрчлөлт шинжилгэүүдийг хийсэн. Тэгээ хуулийн өөрчлөлт болвол тухайлбал 2002 оны эрүүгийн процессын хууль, 17 оны мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль. Тэгэхээр энэ олон хуулиуд бол ямагт нийгмийн харилцааг сайжруулах чиглэлтэй. За тэгэхдээ энд нэг гол зүйл бол аливаа хуулийн өөрчлөлт онол үзэл баримтлалын суурьтай байж гэмээн тогтвортой ард түмэнд ойлгогддог, ард түмэн бас төр засгаа хүлээн зөвшөөрдөг ийм агуулгатай. За тэгэхээр энэ олон өөрчлөлтөд онлын суур үзэл баримтлал хамгийн чухал байдаг. Тэгэхээр манай багштайгаа бичсэн энэ ном маань бол энэ олон өөрчлөлт он жилүүдэд төр засаг маань хүний эрхийг хангах хамгаалахдаа ямар үзэл онолыг дэлхийн түвшний Монголын уламжлал мөн Монгол улсын үндсэн хуулинд заасан үзэл сургаалт нийцж байна уу? Мөн бидний хүлээн одоо олон улсад өмнө үүрэг хүлээсэн олон улсын гэрээ одоо конвенц нийцж байна уу гэдэг юмыг үзэл онолын хувьд бид нар л дэвшүүлэн тавих ёстой. Тэгээд энийг одоо энэ бүтээл маань өөртөө шингээснээрээ манай олон мянган шавнар хууль хэрэгжлэгчдийн гарын авлага болсон гэж одоо энд нь хувь нэмэр оруулж байгаа гэж ингэж онцолж байгаа.